даргын шууганд биднийг анхаарч байх хооронд улсын хурал дээр хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхд хамгааллын тухай хуулиуд бас батлагдсан. Энэ талаар бид нар ярилцгаар ажлын хэсгийн гишүүнийг өрөөд аамаа. Хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхд хамгааллын тухай хуулиудын талаар мэдээлэл авахаар энэ хуулийг батлахад ажлын хэсгийг нь ахлаж ажилласан их хурлын гишүүн Одон Туяатай бид нар ярилцж байна. Цаг гаргаж байгаа танд баярлалаа. Баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Тэгээд хүүхдийн эрхийн тухай хууль энэ хуулиуд бол бас хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудын нэлээд удаан хугацаанд хүлээж ирсэн хууль тийм ээ. Улс төрийн янз бүрийн шуугиад дарагдаад жоохон мэдээлэлгүй өнгөрчлөө л доо. Тэгээд хүүхдийн эрхийн тухай хуулийн дээр гэхэд яг хамгийн гол одоо агцтай тийм ээ заалтууд нь гэх юм бол юу байна та мэдээлэл өгч. Тэгэхээр энэ хууль бол яг харахгүй манай хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд, төрийн бус байгууллагууд, одоо хуульчид, өмгөөлөгчид, одоо хүний эрхийн төлөө ажилладаг бүхэл хүний одоо яг хүсэн хүлээсэн хууль болсон гэж одоо манай хүмүүс баяртай байгаа. Тэгээ ажлын дэд хэсэг дээр бол нэлээд өргөн одоо бүрэлдэхүүнээр ажилласан. Хамгийн гол нь бид хүүхдийн асуудал учраас хүн бүрт хамаатай, гэр бүл бүхэнд хамаатай учраас нийт улс орон даяар санал авсан. Ингээд нийт 27700 санал бол манай одоо байнгын хорон дээр ажлын хэсэг бол энэ саналуудыг цуглуулсан байгаа. Ер нь бол монголчууд хүүхдийнхээ төлөө үнэхээр их анхаардаг болсон байна. Иргэдээс санал ирсэн ээжүүдээс, хүүхдүүдээс өөрсдөөс нь ингээд ер нь нэлээд их тийм аяны богцол сайн болсон. Бид нар Монголд хүүхдийн төлөө ногоон карт гэдэг юм аяныг өрнүүлээд тэгээ эндээс бол маш чухал санаанууд бол гарч ирсэн. Тэгээ ер нь энэ хууль бол өөрөө хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль хоёрыг бас яг цогцоор нь хамт ойлгож үзэх ёстой. Нөгөөтэйгөр зөвхөн энэ хууль батлагдсанаар одоо бүх зүйл шийдэгдэн гэж байхгүй. Тийм учраас бид нэр сая одоо батлагдсан эрүүгийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, за одоо батлагдах гэж байгаа гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль гэдэг ингээд олон хууль яг цогцоороо байж батлагдах юм. Тийм учраас бид нар одоо энэ хуулиудынхаа үйлчлэх яг зэрэг болгохын тулд бүх хуулиуд одоо 9 дугаар сарын 1-ээс одоо хэрэгжихээр ингэж баталж өгсөн байгаа. За шинэ зүйл заалт гэх юм бол ер нь бид хүүхдийн эрх гэдэг олон жил нөө тунхагийн чанартай байсан. Одоо хүүхэд тийм эрхтэй л гэдэг хаас эрх нь зөрчигдсэнийг яаж тодорхойлох юм? За энэ эрх зөрчигдсэнийг яаж хамгаалах юм? Ямар байгууллага нь ямар шатанда ямар үүрэг хүлээх юм гэдэг энэ зүйл нь бол одоо байгаагүй. Тийм учраас энэ илүү одоо процессын энэ бүх зүйл нь бол бүх зүйл дэс дараагаар одоо орсон гэж хэлж болно. Нөгөөтэйгөр нэг том амжилт бол хүүхдийн эрхийн улсын байцаагч гэдэг одоо шинэ юм нэр томьёо бий болж байгаа. Одоо бид нар ч мэржлийн хяналтын байцаагч гэдэг ингээд айдаг штеп. За ирээл одоо эн чин буруу байна тий акт тавьчин. Акт л амьгүй зүйл дээрээ тэгж их ач холбогдлогоо тэр хүмүүсээс одоо ингээд хүмүүс айгаад байдаг. Гэтэл яг одоо амьд ингээд үнэт зүйл тийм ээ хүүхдийн эрхэн зөрчигдөж байгаа одоо тэрний төлөө явдаг, тэмцдэг, эрхийг хамгаалдаг ийм одоо байцаагчдыг бий болохоор л оруулсан байгаа. Энэ байцаагчд нь хэр бах уу? Яг нь энийг үзвэл нэгжүүдэд засгийн газар өөрөө журмаараа нэлээд наривчилж гаргана. Одоо жишээлхэд нэг дүүрэг дээр нэг хүн амын тооноос хамаарат нэг 3 ч гэдэг юм уу 5 ч гэдэг юм уу тий ийм хүмүүс бол ажилланаа. Энэ хүмүүс бол хүүхдийн төлөө ер нь манай энэ хүүхдийн байгууллагад ажилтдаг хүмүүс чинь нэг тийм сэтгэлээрээ ажилтдаг хүмүүс байдаг шин. Ямар нэгэн одоо шан харам цалин мөнхөөс илүү ерөөсөө л нэг энэгээр өвчлцсэн. Бүр одоо ингээд энэ чиглэлээрээ судалгаагаа хийсэн юмаа мэддэг. Бүр энийг л хийчих юмсан гэдэг нэг бухимдаал яваад байдаг. Тэгээ ийм хүмүүс одоо нэр хүндтэй, нийгмийн нэр хүндтэй одоо хүмүүс бол энэ хууль хүүхдийн эрхийн одоо байцаагч боломжтой. Өөрөөс мэдж байгаа ингээд гадаадаас бас хурал төрдөг штэ. Хүний эрхийн хуульч гээл одоо их мундаг те туршлагатай хүмүүс байдаг ш. Тэрэн шиг бид одоо үнэхээр хүүхдийн эрхийн болсон байцаагч гэдэг ийм чухал одоо шинэ томьёо гаргаж ирж байгаа. Хүүхдийн эрхийн байцаагч нар жишээлх юм бол тэр хүмүүсийн одоо авах цалин хүснийх нь төсвөн суудсан байгаа юу? Тэгэхээр бид одоо аль болохоор нэмэгдэл одоо орон тоонуудыг батлахгүйгээр одоо сая хуулиа хийсэн. Гэхдээ бид судалгааг одоо 3 янзаар хийсэн байгаа. Энийг бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтарч хийсэн. Өөрөөр хэлбэл одоо яг ингээд бүр 100% тийм ээ одоо олон улсын стандарт нийцсэн ийм хүүхд хамгаалалттай байхад бид нар тэшнээн тэрбум төгрөг шаардлагатай бэ
тэгэхээр нэг 25 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. За нэг дунд хэмжээгээр одоо бас хийлдэ хүн бас улс орныхоо эдийн засаг төсвийнхөө байна. Тэгэхээр одоо нэг 15 орчим тэрбум. За яг хуу хамгийн одоо доотлын хэмжээгээр одоо энэ эдийн засгийн хүндрэлтэй үедгээд үзэх юм бол 3-5 тэрбум төгрөг л шаардлагатай байгаа. А тэгээ манайд бол нийгмийн ажилтнууд гэж угаасаа байдаг. Тэгэхээр бид нар эдгээр хүмүүсийг нэмж баха оронтой бий болгох биш. Эдгээр хүмүүсийн одоо ажил үүргийнх нь хуваарь тийм ээ нийгмийн ажилтан одоо өнөөдөр энэ ажил үүргээ бас гүйцэтгэж явах юм бүрэн боломжтой юм байна лээ. А яг хүүхдийн эрхийн байцаагчд бол мэдээж одоо тодорхой хэмжээний цалин урамшуул аавна энийг бол засгийн газраас журмаар батлаад өгнө. Энэ бол одоо тийм их мөнгө гарахгүй шүү дээ. Хийж байгаа тэр ажил ач холбогдолтой одоо дүүцүүлэхэд бол энэ бол тийм их юм бол биш. Хүүхдийн эрхийн тухай хуулийн дээр өөр яг одоо нөгөө детальчлаад задлаад ярихад те ямар гол тийм агцтай заалтууд орсон бол. За одоо ингээд хүүхэд тусламжийн утас руу уцтлаа. Тэрнээс хойш одоо ямар ажлуудыг яг шат дараатай хийх юм бэ гэдэг одоо зүйлүүд бол шинээр нэлээд наривчилж авч гисэн. Хүүхэд уцтлаа. За энийг нь одоо дуудлага хүлээ аваад одоо хэн очих юм? Нөхцөл байдлын үнэлгээг одоо гаргана. Нөхцөл байдлын үнэлгээ одоо ерөнхийдөө хүндэвтэрч гэдэг юм уу тийм юм одоо цагдаагийн байгууллага. За мөн одоо эрүүл мэндийн байгууллага ингээд хамтарсан багийн ажиллах журмыг бол нэлээд сайн наривчилж өгсөн байгаа. Хамтарсан баг одоо хороо, цагдаа, эрүүл мэндийн байгууллага тий бүхэл одоо энэ байгууллагууд хамтарсан баг одоо ажиллах энэ одоо зүйлийг нэлээд сайн оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл эхнээс нь аваад тэр дуустал нь ямар одоо процессууд байх вэ, ямар шат байх вэ гэдэг энийг бүрчлээ оруулж өгсөн. Бүр сүүлдээ одоо зарим хүүхд ингээ эрхэн зөрчигдөөд өөр одоо асрамжийн газар нэг хэсэг хугацаанд байлаа гэж бодъё тийм ээ. Тэрийг бол бид нар хэсэг хугацааны дараа эргээд гэрэлт нь одоо буцаад нэгтгэх гэсэн асуудлыг хүртэл оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийг аль болохоор гэр бүлтэй нь, аль болохоор одоо ээж аавтай нь байлгах тэр одоо нөхцөлийг үүсгэн. За нэг шинэ нэр томьёо бол хууль зүйн одоо хороо гэж байгаа. Энэ бол одоо энэ гэмт хэрэгт өртөж болцсохгүй хүүхдүүдийг одоо урьдчилан сэргийлэх. Нөгөөтэйгөр гэмт хэрэгт холбогдоод одоо тэр хүүхдүүдтэй бас тодорхой хугацаагаар ажиллах хэрэгтэй, нийгэмшүүлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүстэй ажиллах юм хууль зүйн хороо бол бас их чухал одоо шинэ нэр томьёогоо. За мөн гэр бүлийн үүргийг бол нэлээд өндөрчүүлж өгсөн байгаа. Гэр бүлийн үүрэг хариуцлагыг. Одоо манайхан чинь нэг тийм бас буруу юутай болчихлоо. Бүхэн төр тэх ёстой гэдэг. Тэгэл юм л бол одоо багш нар тэгсэнгүү ингэсэнгүү гэдэг. Гэтэл гэр бүл хүүхдийн яг хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдээс судалгааг аваад үзэхээр 51% нь гэр бүлийн хүрээнд одоо хүчирхийлэлд одоо өртөж байгаа гэсэн судалгаа байгаа. За 40% нь сургууль дээр яг нийтийн одоо гудамж талбайд бол хэцүүх юм байлаа. Тэгэхээр бид нар бүх орчинд энэ хүүхдийн одоо хүчирхийллээс ангид байлганаа. Тэгэхээр хамгийн гол үүрэг бол өөрөө гэр бүлийн хүрээнд байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хууль бас ингээд чухал заалтуудаа бас ингээд оруулаад өгч байгаа. Ер нь бол хууль хэрэгжээд эхлэхэд бол их чухал одоо үр дүнгээ өгнө. Бид бол бас хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр те өнөөдөр хүүхдэд хайрлахгүйгээр бид нар эх орноо хайрлана одоо бусад одоо зүйлээ хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн гол одоо бидний ирээд болсон хүүхдийн асуудал бол чухал хууль. Эцэг эхчүүдийн тэр хүлээх хариуцлага нэмэгдсэн гэдгийг та илүү тодруулж хэлэхгүй. Жишээлх юм бол одоо юу гэдгийг өөрсдийнхөө хаахамжгүй байдлаас болж хүүхдээ эрсдэлд оруулдаг, эсвэл өөрсдөө хүчрхийлэгч нь болдог гэх мэтчлэн олон эцэг эхчүүдийн нөгөө зөрчлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг бол анх удаа Монголын төр бол гэмт хэрэг байхад одоо хуульчилж одоо өгсөн. Энэ өөрөө бол их чухал зүйл байна. Өөрөөр хэлбэл энэ бол бас их том урьдчилан сэргийлэх зүйл болж байгаа. Хүн бол эн чинь одоо ингээд гэмт хэрэг болоод эрүүгийн ялтай ингээд шийтгэлтэй гэд бодохоор хүн бол бас аль болохоор тэр хэргийг хийхгүй гот. Энэ хүчирхийлэл үйлдэгчд бол хамгийн одоо тийм нэг бэртгэгчийн хүмүүс байдаг. Хин хаана хуулийн хамгаалтгүй хүмүүс байна, хүүхэд эмэгтэйчүүд те дандаа тэднэр лөө очиж ингэ цохилт өгч идэг. Тийм учраас энэ одоо шинэ хуулиуд бол их тийм хүнлэг яг одоо энэ бие хамгаалах чадваргүй хэсгийн хүмүүсийг бол хамгаалсан ийм хууль. Тэгээд эрүүгийн хуульд одоо бүхэл бүтэн 16 дугаар бүлэг орсон байгаа. Хүүхдийн эсрэг одоо гэмт хэрэг хийвэл яах вэ? Хүүхдээ хайсан эцэг ямар хариуцлага эрүүгийн хариуцлага хүлээх юм? Хүүхдээрээ одоо төвчгүй хөдөлмөр эрхлүүлвэл яах юм? Тийм ээ. За хүүхдийг одоо садар самуунд уруу татвал одоо ямар одоо хариуцлага байх юм? За мөн одоо зөрчлийн хувьд хажуу айлд нь одоо гэр бүлийн хүчирхийлэл гараад байхад тэр хүүхдийг нь одоо ингээд эцэг нь ч юм уу энэ өдөрлөн зодоод орилоод эхнэрээ зодоод байхад
мэдчихэд мэдээлэхгүй байвал энэ хүн одоо бас өөрөө хариуцлага хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл энэ бол нийгмийн одоо асуудал болж байна л да. Тийм учраас одоо зарим одоо багш нар ч гэдэг юм уу хөрөхдөө энэ хүүхд ингээл автаа зодуулчаал ирдэг ингээл дандаа л ингээ нэг сэтгэлэн төвшөөд бодоод тахвш энийг одоо аль болохоор мэдээлж урьдчилан сэргийлж дахиж гарахгүй байх тэр нөхцөлийг одоо бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл одоо улсын их хурл засгийн газар өөрөө одоо орон нутгийн өөрөө удирдах байгууллага гэр бүл одоо сургууль тэ эрүүл мэндийн байгууллага ямар үүрэг хариуцлагатай бэ гэдгийг бол одоо нэг бүрчлэн одоо ингээд зааж тусгаж оруулсан байна. Тэгээ хүүхдийн эрхийн тухай хуулийн дотроос ингээд асуухад яг уржигдар гэхэд дүнжин гаруй уралдаан болоо тэндээс 17 хүүхэд мориноосоо унаж гинцэн байна л да. Хэвлэл мэдээллийнхэн болон хүний эрхийн байгууллагууд энэ дээр бол одоо дуу хоолойгоо өргөөд нэгэнт засгийн газар шийдвэр гаргацсан учраас уралдаан болчихлоо. Одоо дараагийнх нь төвийн бүсийн уралдаан болох гээд байж байна. Унаач хүүхдүүдийн асуудал дээр яг тэдний эрхийг хамгаалсан ямар заалтууд орсон бол хэдэртэй холбоотой. Тэгэхээр энэ бол их сүүлийн маш олон жил яригдж байгаа асуудал. Гэхдээ бас иргэний нийгмийн одоо олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд за ингээд бас ээжүүдийн өөрсдийнх нь оролцоос болж бас энэ ажил бол нэлээд шат агч байгаа. Өмнө нь бол ямар ч одоо тэр стандартын хувцсгүй байла. Одоо стандартын хувцастай одоо стандартын хувцас заавал өмсдөг болж байна. За заавал одоо даатгал хийлэгдэг болж байна. Хүүхдийн байгууллагууд очиж одоо хяналтаа тавьдаг болж байна, тийм ээ. Ингээд ер нь бол агц байгаа. Тэгээд энэ морин спорт уяжтай холбоотой бол бас манай хүүхдийн байгууллагууд бол нэлээд хамтарч ажилладаг. За одоо хамгийн нэг асуудал бол энэ өвөл хаврын морин уралдаан дээр л асуудал үүсээд байгаа. Тэгэхээр бид бол энэ хүүхдийн эрх хүүхэд хамгааллын хуулинд бол одоо яг өвлийн хуралдааныг нь одоо хориглоно гэдэг юм. Эсвэл нэг тим спортын төрлийг хориглоно гэж аль нэг зүйл заалтыг бол онцгойлж оруулаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл мэндэд одоо хохирол учруулах олон төрлийн зүйлүүд байна л да. Тэгэхээр бид нар хүүхдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулж л байгаа бол тэр ямар ч уралдаан тэмцээн бай, тийм ээ? Тэрийг бол хориглоно гэдээ бид бол хуулинд оруулчихсан байна. Тэгэхээр энийг бол одоо засгийн газраас ингээд яамдууд бол яг энэ хуулийнхаа дагуу чагсаалтаа гаргаж эхэлж байна л да. Жишээлбэл одоо хөдөлмөрийн байгууллага бол энэ хүүхдийн эрх хүүхд хамгааллын батлагдсантай холбогдуулж за ямар ажлын байранд хүүхдийг ажилуулж болохгүй вэ гэдэг чагсаалт гарсан байгаа. За энд бол одоо юу гэдгийг янз бүрийн тийм бооцоо, уралдаан, казино тоглох тийм ээ мөрөтэй тоглоом тоглож байгаа газрууд за мөн одоо барилгын одоо хүнд салбарт хүүхдэд ажиллаж болохгүй гэдэг ингээд нарийн гарсан хортой нөхцөлд ажиллахгүй. Энэ бол угаасаа зөвхөн одоо нэг бид нар бодоод олцсон биш. Энэ бидний нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын юм одоо хүлээж байгаа одоо үүрэг шүү дээ. Тэгэхээр ингээд энэ дотор бол нөгөө 5 сар хүртэл морин уралдааныг одоо хориглоно гэд орчихсон байж байгаа. За одоо эрүүл мэндийн одоо яамнаас бас гаргах хэрэгтэй спорт яамнаас. За ямар одоо уралдаан тэмцээнүүд хүүхдийн эрүүл мэндэд одоо эрсдэл учруулж болох вэ? За боловсролын яам гарах хэрэгтэй. Хүн амын хөгжлийн нийгмийн хамгаалал ингээд бүх энэ зүйлүүдээ бол бүгдийг гаргаж өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр бүх зүйлийг нэг бүрчлэг хуулинд одоо тусгах бас тийм боломжгүй байдаг. Учираас ерөөсөө би дахиад хэлье. Хүүхдийн амнаас эрсдэж байгаа бол тэр одоо уламжлал нь байна уу? Одоо олон улсынх нь байна уу? Бид нар бол бүгдийг нь бол хориглоно. Тэр хүүхдийн орохдоо эрсдэлгүй л байх хэрэгтэй. Нөгөөтэйгөр хүүхэд бол том хүнээс арай өөр. Хүүхэд бол өөрийнхөө сонирхлоор тийм ээ одоо би бол энэ биеийн тамирын энэ спортыг сонгож байна гэд хүүхд спортоор хичээлдэг би бэлдраа тэгж одоо өөрийнхөө сонирхлоор одоо хичээлж байгаа бол өөр гэтэл маш олон байгууллагын судалгаагаар бол энэ бол хүүхдийн бүр төвчшгүй хөдөлмөр рүү бүр орчжээ гэдгийг олон одоо үзүүлэлтээр бол гаргацсан байна. Тэгээ саяхан бас уяачид тэр дөргөө цэгмэн дээр бичсэн байна лээ. Манай хүүхдүүд цалин авдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол бас энэ олон улсын гэрээ конвенцийг зөрчижээ л гэсэн үг. Тэгээ өнөөдөр хүүхдүүд 14 наснаас дээш хүүхд одоо хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрж байгаа. Энэс доош насны хүүхдүүд сурах ёстой. Тэгээ би бас энэ нэг зүйлийг онцолж хэлмээр байна л да. Зарим хүмүүс боддгийг нэг хууль батллаа гэхээр нэг хэдхэн 3-4 хүнийг өрөөнд сууж яагаад ингээд хийгээд өөрсдөө зохиогоод олоод ингээд баталчихдээ юм шиг. Тэр тийм биш. Өнөөдөр улсын их хурл бол хариуцлагатай байгууллага. Би түрүү хэлсэн 27500 санал дотор энэ уралдаантай холбоотой маш их саналууд байсан. Ялангуяа өвөл хаврын уралдааныг хориглооч ээ.
одоо хоёр хүүхэд нь уралдаад хоёулаа тархины гэмтэл авсан айл өнөөдөр надад өргөдлөн загтлан байж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бол энэ бүх юм чи судалгаан дээр үндэслэж гаргадаг юм аа. Тэгээ би одоо явахдаа бас танаа телевизэнд судалгааны баримтыг үлдээе. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон одоо манай хэсэг хуульчд хийсэн байгаа. Тэр доктор Гүмбэлгээр ахлуулаад одоо яг өвөл хаврын морин уралдааны талаар ингээд судалгаа хийсэн байна. Тэгэхээр нэгдүгээрт энд ийм үг байна л да. Энэ хурдан морины уралдаан бол яхаарахгүй бидний төр төсны одоо түүхэн уламжлал өв соёл мөн бид нар ЮНЕСКОд бүртгүүлсэн байгаа шүү дээ 2010 онд. Харин өвөл хаврынх нь бол төр төсны түүхэн уламжлал гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна гэдгийг судалгааны баг тогтоосон. Энийг яаж тогтоосон бэ гэхээр архивын баримтуудыг үндэслсэн байна. Нийт 861 одоо баримтыг үзсэн гэж судалгаанд байна л да. Өөрөөр хэлбэл архивд ороод 1800 оноос хойш одоо бүх энэ уралдаануудыг үзэхээр ерөөсөө 5-аас 8 дугаар сард л бүх наадмуудад аншиг наадмуудаа хийж исэн юм байна. Өвөл хавар бол ерөөсөө хүүхдээр унуулж байгаагүй. Ганц хоёр нэг ахуйн чанартай зүйл бол томчуулга юмсан. Тэрнээс биш ерөөсөө өвөл хаврын морин уралдаан бол 1990 оноос хойш одоо илүү их одоо ингээд өргөн дэлгэр болдог болсон. Нөгөөтэйгүр 2004 оноос нэг засгийн газрын тогтоолоор бас ингэж морин уралдаанууд болсон юм. Тэрнээс шүү бол энэ дээр бол бүр цагаан дээр хараар одоо биччихсэн юм судалгааны дүн байна. За нөгөөтэйгүр хүүхдүүдээс ингээд дандаа санал авахд бол ихэнх нь бид ингээд одоо хүслээрээ морь унах сонирхолтой боловч 100-даа сайхан байдаг. Өвөл хавар бол хэцүү, даардаг, өлсдөг, гар хөлөлддөг гэж хариулсан байгаа дийлэх хүүхдүүд. За мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 50% нь уралдажсэн хүүхдүүдийн 50% нь мориноосоо унж исэн. За мориноосоо унсан хүүхдүүдийн 50% нь дандаа бэртэл гэмтэл авдаг. Тархины гэмтэл, ясны цуврал. Ингээд үзэхээр бол бид нар бас энэ хүүхдийн амь нас гэдгийг бол маш одоо анхааралтай авч үзэх хэрэгтэй. Одоо сүүлийн үед бол нийгмийн одоо юу бол маш их байна шүү дээ, тийм ээ. Одоо энийгээ болооч энэ хүүхэд унаад байна. Тэгээд хуучны бас Монгол хүмүүс мориндоо ханддаг бас хүүхдтэй ханддаг хандлага бол өөр болсон байна. Одоо бол хитрхи бүр нялх хүүхдийг одоо морин дээр ингээд өвлийн цагт унуулж байна. За мориндоо бол янз бүрийн одоо хими юмнууд хэрглэж байна. Сэргээ шууд одоо тариа. Энэ бол өөрөө яг нэг Монгол морь гэхээс илүү одоо бүр надгууслаг одоо чанартай болж хурдан уралдахын тулд маш ийм хүнд эрсдлийг бол бий болгож. За тэгээд сүүлийн үед бас ингээд морины уралдаа юм уу, жипний уралдаа юм аа гэсэн баахан жип одоо ингээд араас нь ингээд. Тэгэхээр бид нар чинь өөрсдөө өв уламжлалаа алдаад байгаа байхгүй. Тэрнээс одон туяа гэдэг хүн энэ уламжил мэдхгүй дээ энийг ингээд хориглох гээд байгаа юм биш. Ерөөсөө л одоо энэ уламжил гэдэг чинь өөр болчихжээ. Хитрхийх мөнгөний бооцоотой юм болсон. Тэгэхээр энд бол юу биш дээ. Гарцуул бидэнд байна. Одоо ийм сайхан уламжил байгаа дээр бид нар одоо тэр Максийн Ганбаатараас бас жишээ авч болно шүү дээ. Тэр өөрөө яг ингэж жинхэнэ морин спортод одоо хүч сорж байна, тийм ээ. Олон улсад одоо нэр хүндээ гаргаж байна. Монголынхаа нэр хүндийг гаргаж байна. Гэхдээ та нар дэлхийн хаач очиод үзэлдэ тэр дандаа жокей гэдэг мэрэгжлийн хүмүүс унж байгаа зү. Тэр хүн ч өөрөө юмаа мэддэг, хувцастай, даатгалтай, цалин хөлстэй ингээд ийм хүмүүсээр унуулж штэ. Тэгэхээр ийм чиглэл рүү бид нар хөгжүүлэхгүй бол зүгээр л нөгөө нэг ингээд уламжлаад ингээд бас хоосон ингээ хийхэд ээж болохгүй. Тэгээ ер нь бас нэг засгийн газар дээр тийм хууль яригдчихэж байгаад бас чимээгүй болчлоо. Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль гэ тэр нь бол яг одоо юм насан турсан унаад мэрэгжлийн хүмүүс унаад тийм ээ ингээд тодорхой зассан зам талбайгаар тэгэх юм бол одоо хамгаалах жилийн дөрвөлрэлд бас ингээд унж болно шүү дээ. Тэгээд манай аав надад бас их захидаг байсан. Өөрөө морь ундаг хүүхэд байсан. Тэгээд аав нь одоо маш морь унах дуртай одоо ингээд орхны хүндэг. Гэхдээ би чамд нэг л юм гуй гэж захидаг байсан байхгүй. Тэр юу вэ гэхээр энэ өвөл уралдуултгийг л болиулаарэ. Ягаад тэгэхээр хүүхэд морь бол маш одоо тийм гүн хатгаа авдаг энэ өөрөө идэгдэггүй юм их аюултай өгч байгаа. Тийм учраас өвлөл болиулчих гэж бас хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр өөрөө морь ундаг одоо ийм хүмүүс тэгж хэл. Одоо 9 сарын 1-ээс хууль маань хэрэгжээд эхэлнэ тийм ээ. Хүүхдийн эрхийн тухай хууль болон хамгааллын тухай хууль байгаа. Тэгэхээр дараа жилээс эхлээд энэ хуулийг одоо хэрэгжүүлэхийн тулд засгийн газар маань одоо өвөл хаврын уралдааныг бол зөвшөөрөх ирэхгүй болчихоо.
Тэг нь өөрөөр хэлбэл энэ эрсдлийг арилгаагүй цагт бол ямар ч ирэхгүй л гэсэн үг. Засгийн газар нөгөө хэн байна, эргэтэн дарахт байна. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн амь насны эрсдлийг арилгаагүй байгаа цагт ямар ч уралдаан тэмцээнд хүүхэд орох боломжгүй. Нэг бол хилээ энэ нь бол зөрчсөн этгээдэд эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар хариуцлагууд бүр шат дараалан бичигдсэн байгаа. Хүлээлгэх нь байна. За энэ бол яалтчгүй биднэрт их агцтай маш том мэдээ байлаа. Тэгээ хүүхдийн эрхийн тухай хуультай хамт хүүхэд хамгааллын тухай бас хууль батлагдсан байна л да тий. Энэ хууль нь мэдээж хүүхдийн эрхийн тухай хуультайгаа уялдж байгаа баг. Тэгээд энэ хоёр цогцоороо нийлээд тэ хүүхдийн эрхийн энэ хамгааллыг ямар түвшинд хаваачна гэсэн юм хүлээлт байгаагаа яг хууль баталсан юм. Тэгэхээр ер нь бид бол яг олон улсын энэ стандартад нийцүүлж энэ хуулиа бол гаргасан. Өөрөөр хэлбэл бидний нэгдэн орсон бас үүрэг хүлээж байгаа энэ конвенцүүд байгаа. За нөгөөтэйгөр бид Монголынхоо энэ уламжлалт, амьдрах ухаан, зан заншил энэ бүх зүйлд бол тулгуурласан байгаа. Энэ хууль бол үнэхээр манай энэ гэр бүл судлаачид энэ хүүхдийн чиглэлээр ажилладаг манай энэ Монгол эрдэмтэд бол нэлээд энэ хууль дээр бол оролцсон. Тэгэхээр бол бид бол нэг талаасаа мэдээж олон улсын энэ хим хэмжээнд нийцүүлнэ. Нөгөөтэйгүр яг энэ монголчууд хүүхдээ яаж хүмүүжүүлж ирсэн. Тэ яаж хүүхдээ хайрлж ирсэн. Энэ бүх зүйлийг бол энэ хуульд бол бид бол сайн тусгаж өгсөн байна. Энд чи яг нөгөө бидний хүүхдүүдтэй холбоотой за тэгээд эцэг эхчүүдгээд хүүхдтэй нөгөө харилцаанд орж байгаа нийгмийн бүхэл субъекттэй холбоотой хууль болохоор нийгэмд их таниулах ажил хэрэгтэй юм болоо. Тэгээ ийм ажил яаж хийгдэх юм болоо. Тэгэхээр хууль маань дөнгөж батлагдсан. Тэгээ 9-р сарын 1-ээс хэрэгжинэ гэдэг нь бид нар наан холбогдох бүх дүрм журмуудыг засгийн газар гаргасан байх хэвээр. Энэ дээр бол маш олон бараг 800-аад журам байна холбогдож гарах хэвээр. Нөгөөтэйгөр энэ эрүүгийн зөрчлийн хуулиуд маань батлагдахаас гадна бас энэ зөрчлийг хэн шийдвэрлэх тухай хуулиуд бас яг улсын хурлаар хэлцэгдээд явж байгаа. Энэ хуулиудад бид бас оруулж өгөх хэрэгтэй. За мөн энэ 4 сард батлагдах гэрүүлийн хүч хэрхээлтэд тэмцэх тухай хууль, гэрүүлийн тухай хуульд бас заалтуудаа оруулах юм ажилтаа. За ингээ хууль маань цогц болно. Тэгээд бид хууль хэрэгжихээс өмнө бас энэ тайлбарлан таниулах ажлыг бол их сайн хийх хэрэгтэй. Ер нь ингээд хөдөө орон нутгаар ингээд хороогоор явж байхад хүмүүс бол энэ хуулийн сурчлагаа бол маш муу байна л да. Тэгээд зүгээр бид нар ингээд өөрсдөө батсан болохоор яриад идэг. Эний чинь яг ингээд хүүхдэд ойлгомжтойгоор тийм ээ тухайн зорилтод бүлэгт ойлгомжтойгоор ийм олон хэвлэмэл зүйлүүдийг гаргаж тарааж энэ дээр тэр бид нар юун төлөө иргэний танхимуд байгууллаа. Иргэний танхимдаа иргэдээ цуглуулж энэ хуулийг сурталчлах ийм ажлыг бол их сайн хийх шаардлагатай байгаа. Энэ дээр бол тантай 100% санал. Ямар ч гэсэн тэгвэл тийм ажил хийгээд хүмүүс маань энэ хүүхдийн яаж хамгаалагдсан байна вэ гэдгийг бол танилцуулж болох юм байна тийм ээ утгагүй дагалдаж бид бол хүүхдээ яг жинхэнэ ёсоор хамгаалдаг ийм тогтолцоотой л улс орн болж байна гэсэн. Өмнө нь бол зүгээр л хүүхэд эрхтэй гэлээсэн тий томхгийн чанартай бол маш наривчилж бол зааж өгсөн байна. Засгийн газар дээр тэр 800-аад журам гарах хэрэгтэй байгаа гэж тэгж штэ. Энэ дээр юу гэдэг яг ажлын хэсгийн зүгээс хуулийнхаа хүрээнд нөгөө нийцж гарах хэрэгтэй тий тэр журмууд чинь ямар зааварчилгаа гэдэг юм уу зөвлөмж хөвж байгаа вэ засгийн газар. Тэгэхээр ер нь бол хууль батлагдангууд өөрсдөө бас энэ хуульдаа нийцүүлээд бүх журмуудаа гаргадаг. Тэгэхээр засгийн газрууд бол энэ олон журмууд дээр ажиллана. Бид бол энэ ямар журам гарах гэж байна вэ? За хэдийд гарах гэж байна вэ? За зарим нь гарахгүй бол энэ журмуудаа хурдан гарах ёстой гэдэг ийм зүйлүүдийг бол нэлээд байнгын хорооныхоо зүгээс хяналтаа тавьж ажилладаг. Ер нь улсын хурлын нэг үүрэг бол хууль баталгаас гадна хуулийн хэрэгжилтэд бид хяналт тавих үүрэгтэй. Тийм учраас энэ зүйлүүдийг бол нэлээд хийх ёстой. Сая жишээлбэл нөөтэй хууль дээр гээл тэгэхэд тийм ээ хуулийг баталчаал баг өчнөө хагасчилж авах болж байхад л хэрэгжилт нь хангалтгүй гээл иргэд бухимдаад ирсэн. Тэрэн шиг бид нар яг хууль хэрэгжээд эхлэхэд энэ бүх дүрм журмууд бэлэн болцсон хүмүүсээ сургачихсан ингээл хэрэгжээд эхлэх шаардлагатай байна. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд за түүнчлэн хараа хяналтгүй байдаг хүүхдүүд гээд нийгмийн бас нөгөө цөөнх болсон энэ хүүхдүүдийн эрх хамгааллын талаар ямар заалтууд орсон бэлээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль
бас их чухал хууль сая бас улсын хурлаар батлагдлаа. Энэ бол бас л одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн за гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг хүмүүс за мөн энэ чиглэлээр ажилдаг тийм ээ хүмүүсийн бас л их одоо өсөн хүлээсэн хууль болсон. Тийм ч учраас нэг анзаарсан багтаа редакц одоо уншихгүй удахад л одоо хүмүүс нэлээд одоо бухимдаж эхэлсэн. Тэгэхээр энд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бол сурч боловсрох эрхийн нэлээд хангаж өгсөн ийм зүйл залтууд орсон байгаа. Одоо ингээд яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхднийг сургуульд сурах гэхэд бол бас тэр болгон боломж байдаггүй. Тэгэхээр тэр хувьсах зардлыг одоо 2 дахин өржүүлж өгөх, зарим тохиолдолд 3 дахин одоо тэр анги сургалт өгөхөөр ингэж заасан. Бусад хүүхдээ яг ижил одоо төвшин тэр хүүхдтэй одоо харилцаж байхаар ийм зүйлүүд орсон байгаа. Нөгөөтэйгөр энэ сургууль цэцэрлэг албан байгууллагад бол бас ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо очих ийм одоо чөлөөтэй нэвтэрж орох ийм дид бүтцийг нь бий болгох одоо залтууд орсон байгаа. За мөн бидний сая баталсан нөгөө хүүхд таарах үйлчилгээний тухай бол энэ өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бас их чухал. Ягаад тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр болгон цэцэрлэгт хамрагдаад чаддаггүй. Тэгээ зөөх хэцүү байдаг. Тэгээ ээж аав нь хөрхи ажил төрөл хийж чаддаггүй. Тэгмээс энэ бол өөрөө бас энэ ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бас ийм чухал боломжууд болгосон. Тэгэхээр зүгээр жирийн хүүхдүүдтэй хамт нэг орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурна. Багш тэр хүүхдтэй илүү одоо тулж шаарцах боломжийг нь олгосон гэж байна. Тий, одоо манай Баянгол дүүрэг дээр бас юм сургууль биш дээ. Ерөнхийдөө бас жоохон хүүхдүүдэд бас бид нар юугаар нь хүнд хөнгөн бас юугаар нь анги танхимыг хуваарлах шаардлагатай. Тэгэхээр манай Баянгол дүүргийн тэр сургууль бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Тэгээ үнэхээр нэг ангид их цөөхөн багш нас нэлээ цөөхөн хүүхдтэй ажилдаг, тусгай тоног төхөөрөмж байдаг. Энэ зүйлүүдийг бол нэлээд сайн хангаж өгсөн. Манайд бол хамгийн дутагдaltaй байгаа зүйл бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг одоо энэ хэлгүүд өлөө хүмүүстэй харьцдаг ийм хүмүүсийг бэлтгэхэд бас их учир дутагдaltaй. Энэ хүмүүсийг бол заавал одоо улсын төсөө хөрөнгөөр одоо бэлтнэ. Зарим мэрэгчлэл хүмүүс өөрсдөө сонирхлоор өөрсдөө төлбөрөө төлөөсөрдөг. Энэ зүйл дээр бол заавал одоо улсаас бодлогоор яг одоо улсын хэмжээнд хэд байх хэвээр тэрэнд нь тааруулаад одоо ингэж энэ хүмүүсийн улсын тэр зохицуул цай орсон уу тийм бүх зүйл орсон. За нэг бас саятаахан заалт бол одоо бид нар олимпийн тамирчтай бас дэмждэг шүү дээ тийм ээ одоо урамшуулдаг. Тэгэхээр энэ пара олимпиад орж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс уралдаан тэмцээнд бас төрүүлж идэг. Эдгээр хүмүүсийг бас энэ жирийн тамирчтай адилтгаж бас авч үзэхээр ингэж бас чухал заалтууд орсон. Яг нөгөө нийгмийн эмзэг бүлийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар ямар залтууд орсон бэ? Тэгэхээр хараа хяналтгүй байдаг те тодорхой асар хамгаалагчгүй. Хүүхэд хамгааллын хуульд бол ер нь одоо энэ хараа хяналтгүй байгаа хүүхдүүд бид нар яг төр байрууд одоо байгаа. Ер нь тэгэхээр энэ төр байруудын хүрэлцээ бас хангалтгүй байдаг. Тэгэхээр энэ төр байранд хүүхдүүдийг хараа хяналтандаа байлгах, тэндээ одоо бид бас тодорхой хэмжээгээр нийгэмшүүлэх те гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэхэд одоо яг тэр миний яриад байгаа хууль зүйн одоо төр хороо гэж юм байгууллага бол одоо байгууллага явахдаа энэ одоо тухайн нөхцөлд бол үсээд ингээд хүүхдүүдтэй ажилдаг ийм байгууллага бий болохоор ингээд үүрэг эрхийг бол заагаад өгсөн байгаа. Тийм учраас ер нь бид нар заавал нэг хэрэгт орцсон хойно биш ер нь хүүхдүүдэд урьдчилан сэргийлээд ингээд хүүхдүүдтэй их ойр хүнтэйгээ л ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр би бас улсын их хурлын төсвийг байнга шүүмжилдэг л дээ ерөөсөө хүний хөгжил чиглэсэн төсөв батлахгүй байна. Ерөөсөө нэг зам барилга байшин л гээд ахаас ерөөсөө нэг хүүхдэд сургалт хийчээгээд би бас өнгөрсөн 3 жил эх орон 36 гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Тэгээд сүүлийн жил хасчихж байгаа. Тэр бол ямар одоо юу гэхээр яг хүүхдүүдтэй ажилдаг хүүхдийг яаж хүмүүжлэлтэй байх юм, яаж эх оронч үзэлтэй байх юм, яаж төлөвшөлтэй болгох юм те, яаж хүний үг даадаг чадвартай болгох юм. Тэр одоо өндөр уулын оройр авирлаад одоо тэр айдсаа яах юм гэдэг ч юм. Яг л одоо Монгол хүүхдүүд дутаад байдаг л тийм одоо сургалтыг яг олон улсын юм жишээ стандартын дагуу бид нар 3 жил хэрэгжүүлсэн. Үнэхээр бас үр дүнгээ өгсөн одоо аймагуудад бас хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр би бас нэг зүйлийг л хэлдэг л дээ. Гадаадаас бид нар бүх зүйлийг авч болно. Мөнгө байхгүй л зээлчж जैन, тоног төхөөрөмж байхгүй л авчиж जैन, тийм ээ. За зүгээр нэг ажиллах хүч ч гэсэн авч болж байна. Хамгийн гол нь яг нөгөө Монгол улсаа хөгжүүлэх Монгол хүн, Монгол хүүхдийг бид ханаас ч авч чадахгүй. Бид өөрсдөө л одоо төрүүлнэ, өсгөн, хүмүүжүүлнэ, төлөвшүүлнэ. Тэгэхээр эндээ хөрөнгө мөнгө зараач гэдэг л
ийм зүйлийг л баанг ярьдаг. Тэгэхээр наадах чи ямар хэрэгтэй ингээл одоо хүүхдийн асуудлыг ер нь жижиг асуудал гэж боддог улс төрчд их байна штэ. За тэгээд бидний цаг гаргаж энэ хүүхдийн эрхийн тухай хууль болон хүүхд хамгааллын тухай хуулиудаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээ бас ер нь их хурл дээр ч гэсэн сэтгүүлчд ингээд нэг сенсацтай юм бол ингээд нэг албан тушаалхаас бас хүүхдийн асуудал дээр ингээд анхаарад ураад хүүхдийн асуудал дээр ярилцж байгаа бас танад л эзэн баярлалаа. Тэг амжилт хүсье. За таны ажил амжилт хүсье.